Дотрын тавилт юу явж байгааг бол за Ирак дэмждэг. Эрдэнэтийн 49% буцаах. За тэгээд энэ одоо ухаан удаг гэдгээр огт оролдохгүй. Ийм одоо ерөнхийлөгч 27 онд заавал гарах ёстой гэдэг ийм том кампань явуулна. За өнөөдөр жишээлбэл ингээл хүмүүс надад хэлчихсэн яастаа одоо энэ торол багаар чаалал би хэлээд штэ. Би ад үзэгдээс огт айхгүй хэлж айж байгаагүй. Баяр цог даргааг ерөнхийлөгч болоход тохирсон байна. Би ингэж хардж байна. За ингээд манай сайхан бэлэг хурж ирж цэвэрлэгээ хийж тоглож байгаа маань. За удахгүй 49 одоо энэ ер нь бол ингээд зүг байсан гэж авах тохироо хийж байгаа маань. Ингэж сонгуулийн фандыг босгож байгаа маань. Алтан уяг даргаас ахуулаад удахгүй ган төмөр тэмүүжин бүгд нэр дэвш ирэхгүй болох юм. Шүүхийн нэг шийднэ. За ингээд хинэж дэвшсэн энэ бүлгэлийн гарт Монгол төр дахиад 6 жил, за магадгүй дахиад 6 жил байх. Ер нь ч нэг иймэрхүү явж ирсэн. Тэгээ намайг шүүмжилж байгаа, үзэн ядж байгаа бүх залуучуудтай хандж хэлэхэд заах уу. За тэмцдэг хүн их олон байдаг. Гэхдээ хатгалаад үг хэлдэг хүн олооч. Эсвэл намайг шүүмжилдэг шигэ. Боттой зүйлүүдийг хараад байгаа мөртлөө дуураач. Энд чинь их орны үр хөвгтөч ирээдүй биш гэж үү? Бид нар ингэсээр аваад Мон стан болох юм уу? Тэр нэг станы орнууд эдэргээ дагаа чинь наанаа байгаа талбай нь гоё болохоос ч цаанаа байгаа амьдрал нь хүнд идэх шүү. Тэр нэг тийм загвар аваад авах юм зүйл биш. Ерөнхийлөгчийн засал Украиний асуудал манайд үүсвэл яах? Одоо эн чинь нэг ерөнхийлөгчийг нь Орос лоббидэж гаргаад, нэг ерөнхийлөгчийг нь Хятад лоббидэж гаргаад, нэг ерөнхийлөгчийг нь Америк лоббидэж гаргаад байвал яах? Эцэг мөчтэй энэ. Тэгээ эн чинь талбайтайгаа мөргөлдөөд ингээ болохоо тэгсээс засгийн газраа огтруулаад засгийн газраа бүрдүүлээд хэрүүлтэй уралдаач гэсэн парламентын засаглаа хамгаалахгүй мó? Хатгалаад үгүй хэлдэг байхгүй мó?